Сайн байцгаана уу? За одоо нөгөө өмнөх бичлэгийн зүүн гарын бичлэг орох чинь. Зүүн гараа миний хувьд бол ер нь баруун гараасаа илүү хурдан буддаг. Яагаад гэхээр баруун гар дээр юм жижиг сажиг зүйлсийг ч гэсэн анхаарад хитрхи их цаг аваад идэг. Зүүн гарын дээр болохоор ерөнхий хөрхөн болж шүү гэж бодоод буддаг учраас ер нь жоохон бага цаг авдаг гэж ойлгож байна. Яагаад гэхээр энэ дээр нөгөө нэг олон юм хийхэд тохиромжтой чадах учраас энэ дээр амар их цаг авдаг. Энэ гарн дээр болохоор нэг амар их цаг аваад байдгүй санагддаг надад л. Хэрвээ таад маань хумсаа будах жавал баруун гарнаас эхлээрээ би дээр нэг зүүн гарнаас будалдаа эхэлсэн чинь миний будалтын загвар нь надад ерөөсөө таалагдаагүй. Би 2 3 хоног л баг арилгасан. Зүүн гарн дээрээ амар олон юу тавил яавал илүү гоё харагдахаар юм гэдгийг туршиж үзчихэд яг тэрийгэ copy paste хийгээд баруун гарн дээрээ тавих юм бол илүү гоё болт шүү. Тэгээ би эхлээ баруун гараа будчаа, дараа нь ер нь бол зүүн гараа буддаг. Тийм болохоор энэ мэдээлэл бас та хэдэд хэрэгтэй байх гэж бодож байна. Одоо ингээд бичлэгт орцгоё. Зүүн болон баруун гар яг адилхан дараалттай байна. Эхлээд бүгдээрээ хэлбэрээ засна. Хэлбэр засахад баруун гарныхаа хэлбэрээ засах жоохон төвөгтэй учраас хялбар болгох зорилгоор эхлээд хумсны утгаар хумсаа авчаад дараа нь хураагаар үрж хэлбэрээ засъя гэж бодоод хумсаа авч байна. За одоо нарийн хураагаа ашиглаад хэлбэрээ засна. Би богинохон хумсаа бүрэн хэлбэртэй болгох гэж байгаа учраас яг зөв бүрэн хэлбэр гаргаж засахыг хичээж байгаа. Хэлбэр гаргах болон хумс авах бичлэгүүдийг хурцсгаж оруулсан байгаа. Таад маань өөрсдийнхөө дуртай хэлбэрээр ямар ч хэмжээтэй хумсаа засаа янзалчиж болно. Тэр та бүхний өөрсдийнх нь дур учраас энийг хурцсгаад оролцсон шүү. Баруун гарын хэлбэр засахад хураагаа барих болон хөдөлгөх аюу хэцүү байдаг. Тийм болохоор хураагаа би ер нь бол 3 хуруугаараа 4 хуруугаа ашиглаж бариад тэгээд хураагаа сайн хөдөлгөж чадахгүй байх юм бол баруун гараа бас зэрэг хөдөлгдөг. Тэгэх юм бол илүү амар идэг. За ингээ хэлбэрээ засч дуусныхаа дараа бөөндөө шотка ашиглаж бүгдийг нь үрж харна. Хэлбэрт нь өө байх юм бол тэрийг харж агаад дахиад засч болно. Будалт эхлэх байгаа учраас баруун гараа янзалж байгаа болохоор тийм амар өвдөөгүй, жоохон муухай харагдаад байгаа. Өвдөөгүй харагдаад байгаа ч гэсэн ер нь бол би яг дотор халаад байгаа байхгүй юу. Тэгээ будалт нь бас тавгүй хөөрхөн гарчна. Тийм болохоор таад манаас өвдөөгүй байх, санагдах, харагдах дээр ер нь бити санаа зовоорой. За тэгээд дараагийнх нь мэдээж хэрэг махад түлхэх нь. Махад түлхэхдээ мах түлхэгчээ 3 хуруугаараа чангалчаад ядам хуруугаараа тулах юм бол илүү амар идэг. Чигчээ хуруугаараа тулъя гэхээр чигчээ хуруу арай жоохон богиндоод идэв юм шиг санагдаад идэг учраас би ядам хуруугаараа тулдаг. Энэ бичлэгэн дээр нэлээд чанга түлхээд байгаа юм шиг харагдаж байгаа ч гэсэн ер нь бол хэмжээндээ зүгээр энгийн махад түлхэхтэй адилхан хүчээр л түлхэж байгаа шүү. За махад түлхэж дуусчаад мах түлхэж байгаа нөгөө хушуугаар арсаа хөндөрүүлэх болон доотлынхан цагааныг салгах зорилгоор завсраар нь ингээд төмрөө явуулна. Зарим үед нь хөрхөн фокус нь тараа, зарим үед нь фокус нь нэлээд таарахгүй бүрсийцэн байлаа. Уучлаарай. Харахад жоо нүд өвтгөр юм байлээ. За ингээд махаа хөрхөн хөндөрүүлснийхаа дараа бөөндөө баруун гарн дээрээ ч гэсэн дэрэл ашиглана. Гэхдээ та хэд маань дэрэлээсээ ашиглаж сураагүй байгаа бол бити баруун гарн дээрээ ашиглаарай. Баруун гарн дээрээ ашиглах юм бол хумсаа нэлээд гэмтээдэг учраас зүүн гарн дээрээ сайн ашиглаж сурчаад дараа нь баруун гарн дээр ашиглаж үзээрэй гэж бас нэмэлтээр хэлмээр байна. За дараа нэг дэрэл имжлэг гэж тусдаа оруулахдаа зүүн гарны нэг хуруу, баруун гарны нэг хуруун дээр илүү дэлгэрэнгүй тайлбарлая гэж бодож байна. Тийм учраас энд ер нь ингээд өнгөрчихье гэж бодлоо. Ер нь бол дэрэлээр цэвэрлэхээр нэлийн гоё сайн цэвэрлэгддэг.
Нэг тал руугаа явуулчаад эсрэг тал руу нь дахиад явуулдагтайгаа яг адилханаар баруунаас зүүн рүү явуулсан учраас одоо зүүнээс баруун руу явж байна. Баруун гараа янзлахад чигчүү урууны хүмүүсийн янзлах айгүй хэцүү байдаг. Гарч хилээд бүр заримдаа жилэндээс болоод заримдаа өвдөж идэг. Тэгтээ зүгээр шүү манайх. За одоо тэгээд ирэлцнээ дараа хуурайнуудаа гөвж унаачаад дараа нь вапараа бүх юмсаа цэвэрлэнэ. Вапар цэвэрлэхдээ энэ барилт шиг ингээ барьчих юм бол тайдад илүү амар байна. Вапараа өргөхдөө хүнсний төлөөний ямар ч хэсгийг үлдээхгүйгээр бүгдийг сайн өрхийг хичээрээ. Гэхдээ нэг газараа удаан үрээд ах юм бол хүнс нь нэмэрнэ гэдгийг бас санаарай. Миний эрхүү орооны юмс амар муухай болохоор би нэг вапар нэлээд сайн үрж агаад тэгээ бээсээр дараа нь тэгшилдэг. Энэ удаагийн бичлэгэн дээр нэрээ бээсээр хэрхэн гоё хэлбэр гаргахыг илүү тодорхой харуулж өгсөн баг шүү. Ямар ч хурцсан байдал оруулахгүйгээр. За одоо ингээд бүгдийг вапар үрснээ дараа гараа цэвэрлчихэд сүрцэн махнууд аавна. Сүрсэн чиглэлийнхэн дагуу авчих юм бол тэрэн дараа нь дахиад ингээ хуулаад нөгөө нэг юм мим шиг нэг хумсын хуулангууд ингээд бүтнээр нь яваад төлний ууланд нь дуустагчлаа. Нэг тиймэрхүү юм болдог болохоор ер нь эсрэг талаас нь авчиж авах юм бол илүү зүгээр гэдэг шүү. За ингээд сүрсэн махнууд авсан юм чинь одоо хойдлынхаа үндсэн махыг авцгаая. Үндсэн махаа авахаас өмнө бөндөө шоотгороо нэлээд сайн цэвэрлэж харагдах орчноо сайжруулж өгөх хэрэгтэй. Харагдах орчноо сайжруулахын тулд нэг нэгээр нь тусад нь тусгайлан цэвэрлээд тэгээд махаа авч эхэлнэ. Хумсанд ургасан илүү мах болон яг өөрийн үндсэн мах хоёр ер нь хөрх ялгарч харагддаг. Таад маань цаа анзаарах юм бол илүү мах нь юм нарийнхан жижигхэн илүү гарцсан юм тодорхой харагдаж байгааз сайн харж чадахгүй бол яг аль хэсгийг нь аваад аль хэсгийг нь авчаад байна гэдгийг нь бас сайн анзаараарай. Махаа ерийг нь авч дуусчаад харангуут нэг илүү юм сүрдээс юмнууд авах юм бол тэрийг нь бас цэвэрлэхийг хичээгээрэй. Тэгчиж яг гоё үндсэн цэвэрхэн болтыг шүү. Тэгээ хажуугийнхаа махнуудыг яг мах авч явах үедээ бас супер зэрэг цэвэрлэх хэрэгтэй. Миний бодлоор баруун гараа махыг авах гэж нэлээд олон юм болж ийжшгүй нэг юм сурсан учраас та хэдээс нэлээд хэрэгтэй ах гэж бодоод баруун гарынхаа махыг авч байгаа бичлэгээ ерөөсөө хурцсахаагүй оруулсан. Тийм болохоор та хэд манаас сайн хараад аваарай. Мах авахдаа ер нь бол зүүн гараараа ямар нэгэн хуруугаар тулаагүй зүгээр яг мэдрэмжээрээ л авч байгаа. Тэгээд махаа илүү авахгүй байхыг амар сайн хичээгээрэй. Мах илүү аваад ах юм бол нэлээд муухай. Илүү авсан мах нь идэх гэж бас хэдэн хоног зарцуулдаг учраас хэдэн хоног ер нь муухай юмст явна гэж бодож болно. Тийм болохоор болгоомжтой байгаарай. За тэгэл миний нөгөө л хэлдэг барилтын сайн хараарай. Яавал зүгээр юм. Баруун гарныхаа махыг авч байгаа учраас мах авахчаа зүүн гараараа сайн хөдөлгөж чадахгүй байвал баруун гараа бас давхар хөдөлгөөд өгөөрэй. Зүүн гарын үйлдэл муу байгаад ах юм бол баруун гараараа үйлдэлээ нөхөөд өгөөрэй гэж бас хэлмээр байна. Тэгэх юм бол бас нэлээд хөөрхөн тавгүй баруун гараа боддог болчихно. Энэ долоовор уруунаас харах юм бол илүү мах нь юм хөндөрөөд гараад ирсэн байгаа. Яг тэр хөндөрч гарч ирсэн эсвүүдээ л сайхан махаараа авчаад цэвэрлэх хэрэгтэй. Хавччаад хойшин татах хэрэгтэй. Урагшин биш. Урагшин татах юм бол мах нь тасарч байгаа учраас хойшин татаад махаа таслахгүйгээр авч дуусгахыг зөвлөж байна. Махаа таслахгүй авах нь
өмнө нь тайлбарласантай адилхан арцааж урахгүй яг нэгэн жигт гоё ургадаг учраас махад таслахгүй гоё цэвэрхэн л аваад агаарай. За махаа авч тусаа иймэрхүү харагдчихээн. Авч дуусны дараа хараад илүү дутуу юм байна уу гэдгийг шалгачаад гараа угаана бөндөө. Гараа угаасныхан дараа хэлбэр заснаас гарсан нэмэлт тийм юмнууд байх юм бол тэрийгэ нарийн урааныхаа зөөлөн талаар нь цэвэрлэнэ. Нарийн урааныхаа зөөлөн талаар цэвэрлж байгаа хэсгээ бас нэг амар хурцгаагүй. Та хэд маань ер нь баруун гараа буудахад юугаа яаж барьж ийн гэдэг барилтууд нь амар чухал байгаа гэж бодоод ер нь хинхийн хурцсахгүй явцсан байгаа учраас энэ нэлээд урт видео болсон байгаа. Гараа угаачаа доотлынх нь юмыг цэвэрлэхдээ ер нь хөнхөн өрөө явуучих хэрэгтэй. Яг энэ шиг нэг юм хөнхөн. Тэгэхгүй бол бүнд нь эхэлж зассан хэлбэр маань эвдэгдчих учраас ер нь их амар гоё хөнхөн л цэвэрлээ явуучаарай. Тэр удаан хараарай. Чигчэн урууны хумс янзлах амар хэцүү байдаг баруун гарын. Нэг тийм юм чигчэн уруунд тийм хүч гаргах шаардлагатай юмнууд хийхээр заримдаа чигчэн уруу татан за амар чигчэн урууны л хумс янзлах үнэхээр хэцүү байдаг. За тэр яг одоо бөндөө клинсерээрээ бүх хумсаа сайхан арчиж цэвэрлжээд тэгээд бейсээ тавиад будалтандаа орно. Будалтуудаа ер нь хийхдээ алган дээрээ түшээж явуучих юм бол илүү амар идэг. Баруун гар болохоор ер нь хаана яаж айлгуураагаар түшэх нь тодорхой биш. Зүгээр л та хэд маань өөрсдийнхөө аль эвтэйхэн байгаа байдлаар түшээд будаад явцсан илүү амар. Би бол алган дээрээ түшээ явуучдаг ядам уруугаараа. Бейс будаг гэд ер нь бол бүгдийн түрхэхдээ ямар нэгэн байдлаар нэг газар түшэхгүй бол та хэд маань нөгөө нэг хумснаасаа гаргаад жоохон бохир будах магадaltaй болохоор ямар ч байсан ямар ч тохиолдолд зүн түшхийг л амар хичээгээрээ хаанач түсч болно. Яавал хумс ч хөдлөхгүй, яавал гарсан жижиггүй ах уу гэдэг талаас нь л харуул илүү зүгээр шүү. За энэ бейс түрхэж байгаа бичлэгээ хурцгаагүй оруулсан. Гэхдээ дараагийн давхаргууд болох будгнууд дээрээ бол хурцсгалт оруулсан байгаа. Яагаад гэхээр яг л нэг л үйлдэлээ давтаж хийж байгаа учраас та хэд маань энэ бейс түрхэж байгаа байдлуудын сайн анзаараад аваарай. Эндээс ингээ миний эрх ураг харах юм бол амар овон тов амар муухай харагдаж байгаа. Энийг нь бид нар бейсээр гоё жигд гадаргуутай болгоод тэгээ будалт руугаа орно гэсэн үг. Яг энэ бичлэгэн дээр тэр жигд гадаргуутай гоё тэгшин гадаргуутай болгож байгаа нь илүү тодорхой харагдаж шүү. Бейсний хамгийн ихний давхарга нь бол зүгээр энгийн эмгэн тавигдана. Хоёр дахь давхарлт нь болохоор энэ овон товон байдлаа жигдлэх зорилгоор хэлбэрийн засах зорилгоор тавигддаг учраас ер нь жоохон зузаан тавигдана гэж ойлгож байна. За одоо энэ дээр нэлээд гоё тэр жигд тэгшхэн овон товон байдлын дарсан бейсээ тавина. Ер нь овон товон байдлын дарахын тулд их бейс тавина гэсэн үг. Овон товон байдлын засах бейс маань өтгөн байх бас шаардлагатай. Өтгөн биш шингэн байх юм бол бейс маань хажуу тал руугаа урсаад будалт айгүй муухай болж харагдана. Зузаавтар бейсээ тавьчаад яг хонхоод байгаа хэсэгт нь бейсээ ингэж илүү ихийг тавих хэрэгтэй. Тэгжээж яг хүнсэн гоё тэгшгийн хэлбэр гарч ирнэ. Тэгэхгүй бол жигэд зузааныг тавьчих юм бол гоё тэгшгийн хэлбэр гарахгүй. Хонхоож байгаа эсвэл бондоож байгаа хэсгүүд дээр илүү фокуслж анхаарал тавих хэрэгтэй. Бейсээ зузаан тавьчаад яг энэ шиг хажуу талаас нь хараад хэлбэр нь яаж засагдж гинөө яаж ин гэдгийг анзаарах хэрэгтэй. Засаж
цацагдаагүй дахиад нөхөж тавих хэсэг байх юм бол дахиад нэмж бээсээ тавиад үргэлжлүүлнэ. За ингээд ерөнхий болчихж байгаад тэнгүүд нь бөөндөө яг үндсэн хүний хумсны хэлбэрт оруулахын тулд 90 градус доошоо харуулад ингэж бариад тэгээд дэшээ харуулангууд ийм хөрхөн бөмбөр хэлбэр нь засагдчихдаг байхгүй юу? За ингээд бүх хумсныхаа хэлбэрийг зассны дараагаас будалтандаа орно. Өнгөөрөө будаад эхлэн гэсэн үг. Будгаад явахдаа нөгөө л илүү гарахгүй байхыг хичээгээрэй. Илүү гаргачих юм бол хумсаараа хатаагаас өмнө цэвэрлжээрэй гэдэг байдлаараа явна. Тэг ингээл цэвэрлжнэ гэсэн үг. Айгүй амар. Гэлэн будгаар бодох надаа энэ нь айгүй амар санагдаад идэв. Энгийн будаг болохоор ингэж цэвэрлэх боломжгүй идэв штэ. Айгүй муухай болоод идэг. Гэлэн будаг тэгдэггүй болохоор цэвэрхэн будах ер нь бол амар их боломж байгаа шүү. Бодог түрхэж байгаа миний эрхээ урууны хумсыг хартаа амар хөр хэлбэртэй болсон байгааз энийг бөөндөө ерөөсөө бээсээр л гаргаж ирнэ гэсэн үг байхгүй юу? Бүр ингээд үргэлжлэлтийг харахаар би бүр амар баярлаад идэг. Сая будагныхаа нэг давхрыг явуулсан. Одоо будагныхаа 2 дахь давхралтыг яваад үндсэн суур өнгө нь дуусна гэж ойлгож байна. 2 давхар явахаар нэлийн гоё ягаан өнгө нь гарч ирээд цэвэрхэн харагдаж байгааз. За ингээд 2 давхар будчаад будалтаа хатаасныхаа дараа бүгдийн сайхан клинсерээр арчиж байгаа хэрэгтэй. Будалт яг топ тавьсны дараа л бүрэн хатдаг болохоос тэрний өмнөх давхархууд нь бүрэн хатдаггүй учраас дараагийнхаа бүүнд аартаа хийхэд хатаагүй байдал нь будгийг тархаах ч юм уу тий яг зурж исэн хэгийг өөрчлөх тиймэрхүү аюулууд байдаг учраас будалтныхаа дээр арт зураг зургаж байгаа бол хамгийн эхлээд клинсерээрээ арчиж гадруугийн цэвэрлэх хэрэгтэй. За ингэж цэвэрлжээд баруун гарн дээрээ сурсантайгаа адилхан хайш яаш үндсэн улаан өнгөнүүдээ тавина. Хэлбэр гаргаад ямар ч хэлбэр гаргаж зурж болно. Гэхдээ хэлбэр нь гол нь өнцөггүй байвал надад илүү зүгээр гоё санагдаад байгаа. Таад маань өнцөгтэй зурсан бол тэрийгээ бас хар өнгөөр өнцгийг нь далдлаад бүрэн хилээ шууд ороод ирж бас болно л доо. Бэрээр дээр нь зурхтаа ч гэсэн яг алган дээрээ чигчээ болоо ядам уруугаараа дүрссэн байгааз тэр бас байрлалуудын тайд манаас анзаараарай. Би заримдаа тайлбарлахгүй өнгөрчөж магадгүй уучлаарай. За ингээд улаан суур хийгээд зурж дуусчих хатаагаад гаргаж ирээд харыгаа дээрээс нь давхралж зурна. Би тэгтээ баруун гараас 100 гараас илүү баруун гарныхаа хар хийг амар гоё зурсан юм шиг санагдаад байгаа надад л. Жохон юм бүдүүндүү байх юм бол яг манай ирвсэн хийдээ төхөж очих юм шиг байлээ шүү. Бүндүү тэгтээ энэ ирвсэн хийг дараа нь яг бор өнгө авч агаад амар гоё бодож үзнэ заяа. Би угаасаа тэгж будмаар хаа яг бор өнгөөр нь.
Надад бор өнгийн будаг байхгүй болохоор бөөндөө бор өнгө авахтаа хамтдаа гоё маникюрийн дэлгүүрүүд хийсье. Тэгээ би ордог дэлгүүрүүдээр бас орж харуулъя гэж бодож байгаа дараагийн бичлэгийн санаа маань. Энэ зүүн гар болохоор ер нь 3 хумсаа будчаад татахгүй бол нөгөө 2 хумсаа будахтаа өмнө нь будсан байсан хумснуудаа гэмтээгээд идэх учраас та хэд маань бас боломжоор их хумсаа будаж хатаагаад байгаарай. Тэгэхгүй бол өмнө хийсэн уран бүтээлийн нураачаар бас л муухай мэдрэмж төрдөг шүү. За ингээ бүх хумсан дээрээ хийгээ зураад дуусаад бүр хатаачлаа. Одоо бөөндөө топо тавиад тэгээд баруун гарны манд бодолт ер нь бол дуусж байна гэж ойлгож байна. Топоч гэсэн 3 хумсаа будчаад хатаасан. За ингэж топо хатааж гаргаж ирчээ татсан үгүйг шалгаад тэгээд илүү гарсан юмнууд авах юм бол нарийн уураагаараа цэвэрлэнэ. За одоо ингээд тосоо тижилхэн тосыг түрхээд манай бодолд албан ёсоор дуусч байна.
За ингээд зүүн гараа хэрэг яаж боддог талаар багахан зэрэг ч гэсэн ойлголт авсан байх гэж найдаж байна. Өөр үзмээр байгаа бичлэг байх юм бол хуваалцаарай. Тэр үзмээр байгаа, мэдмээр байгаа юмнуудын харуулсан бичлэг оруулахыг хичээх болно. За тэгээ бай бай.